За баярлалаа. Энэ мөнгөний бодлогын бас нэг үндсэн чиглэлийн нэг нь гол хэсгүүдийн нэг нь ипотекийн зээлтэй холбоотой хэсэг баг шиг байна л да. Нийт 17 их найдын зээлийн бараг 5 их найдын зөвхөн энэ ипотектэй холбоотой байдаг маш том хэмжээний. Тэгэхээр энэн дээр бас бүрдэл хэсэг болоод ороод ирсэн байна. Одоо ингээд энэ баримт бичгийг харахаар ер нь энэ ийм том багцтар яг ямар шийдэл байгаа юм бэ? Одоо хүртээмжгүй байгаа 8% ипотекийн зээлийг бүр хүртээмжгүй, хүрэлцээгүй, хомс байгаа зүйлийг 6 болгочхоор асуудал улам үжигрэх юм шиг он чинь далд хэлбэрт орж, авилгын хэлбэрт орж. Тэгэхээр энэний цаана нэг зөвхөн ерөнхийдөө 6 болгоод 8 чигээрээ байгаач хүртээмж дээшлээд ч гэсэн энэ ипотекийн зээл гэдэг зүйлийн цаана асар том эдийн засгийн асуудал байгаа юм шиг л санагддаг. Яг үндсэндээ өнгөрсөн хугацаанд энэ ипотекийн зээл авж байгаа иргэд чинь байранд орохдоо нэгдүгээрт нь ахтай тухтай амьдрах, хоёрдугаарт нь чинь тэр хүний амьдралынхан маш том хариуцлагатай хөрөнгө оруулалт. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд иргэдийн зээл авсан зээл дахиад барилга байшингийн метр квадратын үнийг ботход 5 жил, 3 жил, 10 жилээр ингээд ботход ер нь үл хөдлөх хөрөнгө Монголд үл хөдлөх хөрөнгө худалдаж авж байгаа хүмүүс ер нь тийм хас хуйуу тийм алдагдaltaй тэр тусмаа цэвэр үнцээр нь бодож төгрөгөөр бол ашигтай юм шиг харагддаг. Доллараар бодох юм бол бүх хүн үл хөдлөхийн хөрөнгөд худалдаж авч өмчлөгчд бүгдээрээ алдагдaltaй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгэхээр энийн дээр бас та нарыг ямар тооцоолол байдаг вэ? Энийн дээр нэг тийм тооцооллоо бас үзүүлээч. Тэгэхээр энэ оролцогч талуудын чинь аль нэг нь ингэж алдагдaltaй гараад хохироод байхлаар энэ систем чинь цаашаа ингэж урагшаа явахгүй байхгүй. Зээл олгодог, зээл хүсэж байгаа, зуучилж байгаа энэ оролцогч талууд чинь бүгдээрээ л ашигтай байхгүй, эцсийн дүндээ энэ байрны үн чинь өгөөжтэй байхгүй юм бол энэ систем чинь ингээд цаашаагаа нэг явж өгөхгүй л ингээд ийм байдалтай болцоод байна. Тэгэхээр энийн дээр бодлогын өөрчлөлтийн хувьд надад бас нэг ганц нэг санал байгаа. Бид нар ер нь энэ байрны үл хөдлөхийн одоо өмчлөлийн асуудал гэдэг чинь өөрөө энэ одоо бүр энэ шин эдийн засгийн орчин үеийн загвараар хүмүүсийг ингэж өмчийн хүлээсэнд оруулах биш. Илүү тийм чөлөөтэй тэрийг одоо бидний энгийн хэлээр бол түрээсэлж болдог. Ажлын одоо 2 залуу 25 та гэр бүл болоод 140 м квадрат байранд орчдөг. 20 жилийн гэрээ хийгээд орчдөг. Энийний цаана ч нийгмийн их олон асуудлууд бас гарч ирдэг. Ажлын байраа дагаж нүүмөр байдаг. Зүгээр наад зах нь л энэ төгжрөл олон зүйлийн асуудлууд. Тэгэхээр энийн дээр ер нь маш тодорхой тийм шийдлүүд буюу бодлогоо жаахан өөрчлөх ёстой юм шиг тийм asset management-ийн, property management-ийн, хөрөнгийн менежментийн компаниудыг Монгол банкнаас илүү бодлогоор дэмжиж өгөх ёстой юм шүү. Яг одоо явж байгаа юм бодлого чинь бодлогын хувьд бараг одоо хурдлаа гэд хэлчихэд болохоор байгаа юм шиг. Та нар 8% хүүтэд зээлийн материалаа судлуулж гисэн баг 20 гаруй мянган иргэн бүр арилжааны банкн дээр шийдвэрэн гарчихсан маш их олон иргэн 8% мөнгө чинь байхгүй байхад та нар 6 болно гэд бараг худлаа шахуу зүйл ингээд оруулаад ирчихсэн. Тэгэхээр энэ систем чинь цаашаагаа ингээд тэгэд энийг чинь ингээд зээл авахаар зээл аваад төлөлтөө хийгээд явж байгаа иргэд бараг одоо урт хугацаанд хохироод идэг. Төгрөгөөр харуул хожиж байгаа юм шиг мөртлөө яг бодит цэвэр үнцэнээрээ хохироод идэг. Тэгэхээр та нар энэ бодит энэ иргэдийн хөрөнгө оруулалт талаас нь ямар тооцоолол ирнэ хийдэг вэ? Энэ тухайгаа нэг хэлж өгөөч. Хоёрдугаарт нь 8-ыг чинь 6 болгох биш 8-ын зээлийн хүүгээ та нар хэрвээ чигээрээ явуулъя гэж байгаа бол хүртээмжтэй болгох ёстой юм биш үү? Энийн дээр бас байр суурь илэрхийлж өгөөч. ноён 3 Монгол банкны ерөнхийлөгч. За зөв төрлөшний асуултанд хариулъя. Тэр 17 их найд дотор бол ипотекийн зээл бол ороогүй байгаа. Яг гэвэл ипотекийн зээлийг нөгөө микро шилжүүлчихдэг учраас бол энэ тусдаа явж байгаа. Тэгэхээр 4.7 их найд төгрөг, одоо 4.8 их найд төгрөг 99,300 ийм зээлдэгч одоо ипотекийн зээлд хамрагдчихад байж байна. Тэгэхээр бол одоо Монгол банкнаас одоо ингээ ипотекийн зээлтэй холбоотой ингээ гаргаж байгаа бодлого шийдвэр маань илүү их нөгөө одоо эрэлт талын л дэмжих гээд байгаа. Барилгын компаниуд бол өөрөө хөрөнгө оруулалтаар ингээ байшингаа бариад худалдан авж байгаа тал буюу одоо орон сууцыг худалдаж авж байгаа зээлээр ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэд нь өөрөө шууд худалдаж авч чадахгүй учраас ийм хөнгөлөлтөө нөхцөлийн хөтөлбөр маягаар ингээ явж байгаа ийм зээлийн тогтолцоо байгаа юм. За тэгээд яг уу ер нь бол яг сүүлийн энэ ковидтой холбоотой тэр эдийн засгийн идэвхжил суларсантай холбоотой тэр угаасаа үл хөдлөл хөрөнгийн үнэлгээ нь өөрөө өсөхгүй байгаа.
Тэгээд бол тантай бол би бол санал нэг байна. Одоо авсан хөрөнгө оруулалтын нь үн өсөхгүй байгаа учраас бол өгөөж гэж юм харагдахгүй байгаа юм шиг байна. Тэгээд яг олон улсын жишг энэ бусад улсын стандартыг харахад бол үйл хөдлөх хөрөнгийн үн бол өөрөө нэг индекс гараад ингээд явж идэг. За энэ индексийг бол одоо мэдээж тийм индекс гаргадаг хөндлөнгийн үнэлгээний байгууллага хийдэг. За Монгол банкны хувьд бол Тэнхлэг зууч гэдэг энэ орон сууцны үн одоо энэ мэдээлэл гаргадаг энэ байгууллагатай хамтраад судалгаагаа хийгээ явж байгаа. Тэгээд сүүлийн үеийн судалгааны дүнгээс бол үйл хөдлөх хөрөнгийн үн бол тэгж ерөнхийдөө тэгж огцом өсөхгүй. Жохон сүүлийн хэдэн сард жохон сэргсэн болохоос биш ингээд сэрхэхгүй байгаа. Яванда эдийн засаг ингээд тогтворжоод эхлэх юм бол энэ индекс бол өөрөө бусад улсын туршлаас харах юм бол байнга ингээд сэргэж өсөж явдаг л ийм индекс байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт бол одоохондоо ашиггүй байгаа бол алдагдaltaй боловч яванда бол ашигтай байх ийм боломжтой. Зөвхөн 8%-ийг 6% буулгахын яг нэг сайн талыг бол бид хэд яаж юу гэж харж байгаа вэ гэхээр одоо зээлдэгчийн сарын төлбөр нь өөрөө багасж байгаа. 6% гэдэг маань хүүн багасч байгаа учраас бол сар төлдөг зардлын хэмжээ тэр хэмжээгээр багасах уу юу? Манай тооцоолоор баг 20%-аар багасхаар ийм боломжтой байна гэдгээр харж байгаа. Тэгэхээр бол одоо ялангуяа одоо өнөөдөр ийм нэлээд 99 мянган хүн ингээд 4.8 их найдын зээл авцсан энэ үед одоо дараас нь зээл авах гэж байгаа улсуудын хувьд бол мэдээж санхүүгийн чадвар нь бол арай дутуу байгаа учраас ингээд одоо тэдний ээлж дараалал ингээд орж иж байгаа. Тэгэхээр энэ чадвар нь багасж байгаа тохиолдолд илүү их ийм ачааллыг бууруулах нь бол бодлогын хувьд бол нийцтэй байхаа л гэж харж байна.